За манай сумын хэмжээнд бол бас одоо түрүү шинжилүүлэлтэд бол улсын орон нутгийнхаа төсвөөс нэг 20 сая орчим төгрөгийг бол ямар ч байсан жилдээ нэг ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зарцуулдаг. За мөн дээр нь одоо сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын одоо орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд одоо маш олон модуудыг тарьсан. Гэхдээ энэ бас нэг талаараа бол зөвхөн тариад орхидог биш. Одоо тарьсан модоо арчилдаг, ургуулдаг, одоо хүн одоо хүүхдээ яаж бөөцөлдөө яг тэр сэтгэлээр эхний 1-2-3 жилдээ бол сайхан тарьсан мод зүйлэг бутаа арчилдаг, сэтгэлдээ ургуулдаг юм байя. Тоонд биш чанарт анхаарья гэдэг бодлогыг барьж ажиллахаар төлөвлөж байна. За сумын төвийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу сумын төвийн салхин дээд тал буюу одоо энэ баруун хойд талаараа ойн зургасыг байгуулахын төлөвлөгөөнд тусгацсан байгаа. За үүний хүрээнд бол одоо сумд үйл ажиллагаа явуулж байгаа уурхаанууд бол модыг тарьсан. Гэвч одоо харамсалтай нь бол арчилт тортлогоо дутагдсны улмаас одоо өнөөдрийн хэмжээнд бол ургасан модууд бол цөөхөн байгаа. Тэгэхээр хооштой юм байхгүй. Ер нь бол мод тарьж байгаа иргэн бүр хүн бүр байгууллага компани тоондоо биш чанартай анхаарыг хэдийгээр хөтөлбөрийн хүрээнд одоо тавьсан зорилтыг биелүүлэхийн төлөө бас нэг талаараа хэтэрхий их тоонд анхаарал байна уу да гэдэг бас дүр зураг бас ажиглагдчихж байгаа. Тэгэхээр ингээд бидний хувьд бол одоо ямар ч байсан тарьсан модоо ургуулдаг бай, арчилдаг бай гэдэг уриалгыг л одоо дэвшүүлж ерөн зорилттой болгож ажилланаа. За энэ жил бас мөн сумын төсвөөс одоо мод ургуулах, мод одоо шинээр мод тарих, нөхөн тарилт хийх, за тарьсан модын услага зорилгооны сав одоо услагааны систем зэргийг одоо худалдаж авахаар бас 25 оны төсвөд суулгасан байгаа. За тэрнийг одоо урьдчил болгоод одоо өмнө нь иргэдээ гол нь мэдлэг мэдээллээр хангах, иргэдийн хандлагыг өөрчлөх одоо ийм зүйлүүдийн ажлуудыг хийгээд явчихнаа. Иргэдийн оролцоог хангуулах үүднээс бол одоо сумд Дорнод Монголын биологийн олон янз байдлыг хамгаалах гэдэг одоо төсөл хэрэгждэг дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилттэй. За тэр төсөлд одоо санал явуулж тухайн жилийн төлөвлөгөөнд нь санал явуулж сумын төвийн одоо нэг гудамж буюу нэг игнэний айлуудыг одоо эко гудамж болгоё гэдэг санал одоо төлөвлөгөөнд нь явуулсны үндсэн дээр одоо төслийн төлөвлөгөөнд орж бас энэ ажил хийгдэхэр болж сумын төвийн засмал зам дагуу одоо нийт одоо 14 айлын айлд бол тус төсөл хэрэгжинэ. За энэ төслийн хүрээнд бол айлуудад хүлэмж 4-8 харьцаатай услахааны системтэй хүлэмжийг за мөн одоо 1 тонны услахааны сав за тэгээ хашаанда төлөвлөсөн төлөвлөлтийн дагуу мод одоо жимсний мод хүнсний ногооны үр за тэгээд мэргэжлийн сургагч багш нар ирж одоо яаж тарих уу одоо модыг яаж тарих уу ногоог нь яаж тарих тарьсан модоо яаж арчлах услахыг нь яахыг гэдэг зүйлүүдийг үе шат дараатайгаар мэргэжлийн одоо зөвлөх багш нар ирж одоо сургалтуудыг явуулж байна. За одоо ингээд ирэх 5 сарда багтаагаад одоо мод хотныхаа суулгацыг аваад төсөлд хамрагдж байгаа айлууд бол газраа хаглаад бэлтчихсэн. За мөн сумын одоо орон нутгийн төсвөөс одоо ногооны тарьсан модыг одоо хамгаалах хашаа болон авсан байгаа нийт 600 м газрыг одоо хашаажуулах. Энэ хашаагаа бол бас мөн эко удамжныхаа айлуудад гадна талаар нь засмал зам дагуу гадна талаар нь хашаажуулаад тэрэн дотор нь одоо мос тариад мостой гудамж болгоё гэдэг бас юм зорилтыг тавьж байна. За мөн одоо зөвхөн тэр гудамж гэхгүй сумын хэмжээнд одоо тарих мод цэцэг ургуулах сонирхолтой иргэдийг бас идэвхжүүлж одоо энэ байгаль орчин судалгаа шинжилгээний төвийн одоо сургагч багш нарыг ирж сургалт мэдээллээр авчирч одоо сургалт мэдээллээр хангаж ажиллуулж байна. За мөн манай орон нутагт бас өөрөө одоо өөрсдөө одоо 13 талбайд хашаажуулсан услахааны системийг шийдсэн одоо нутгийн бас одоо 2-3 нөхөрлөл иргэд ногоо тарьдаг талбай байгаа. Тэр талбайгаа түшиглээд мөн одоо хуучин тарьж байсан туршлагатай хүмүүс мань одоо
одоо дөнгөж эхэлж тарьж байгаа хүмүүстэй дурслагаа түгээх одоо заавар зөвлөмжийг хийх ажлуудыг бол одоо тогтмол бас явуулж байна. Одоо яг нэг шинэ тарьж байгаа хүмүүст бол бараг багшлах хэмжээний сайн иргэд идэвхтэй нөхөрлөлийн төрөл горшооны хүмүүс бол байгаа. Ер нь дэлхийн нийтээрээ ч бас энэ хүлэмжийг сааруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал руу анхаарч байгаа болохоор одоо ард иргэд минь ч гэсэн энд итгэх санаачлагтай оролцоод байгаа тарьсан одоо ургуулад шинээр тарьж байгаа одоо мөн дахин одоо сайхан бие олтлон ингэж арчлаад одоо удахгүй сум маань одоо ямар ч байсан ногоон байгууламж нэмэгдээд тарьсан мод нь үхдэг биш ургадаг ийм сайхан болноо л гэж найдаж байна. Тэгээд миний хувьд бас эмэгтэй хүн тэгээд сум орны тэргүүн хүний хувьд бас өнгө үзмж эмэгтэй хүн байгаа газар бол бас уур амьсгал цэцэг ногоо дэлгэрсэн одоо мод бутн ургасан ийм сайхан байх ёстой гэдэг үгнээс энэ тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Ер нь одоо ингээд альва асуудалд бас бид бүхэн шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй гэдгийг гэдгийг бас би номер 1 бас бодож явдаг хүн. Тийм учраас бас одоо энэ сумын цэвэршүүлэх байгууламж одоо саарл усаа одоо ашиглаж мод зүлгэндээ ашигладаг. За тэгвэл бас ашиглахын тулд эхлээд одоо судалгаа шинжилгээний мэргэжлийн байгууллагаар шинжилүүлээд одоо ямар нэгэн хор нөлөөгүй гэсэн шинжилгээ нэрсний дараагаар одоо энэ мод тарьж байгаа мод зүлэг бутсан өгөндөө саарл усаа ашиглах бас энэ төлөвлөгөөтэй явж байна. За мөн одоо энэ сумын төвд байгаа ундны ус сумын төвийн ойр орчим байдаг бас худуудад одоо усны дээж авч одоо судлан шинжилж ер нь бол одоо тухайлбал хуучин одоо авсан судалгаа юм дээр бол үндэслэхэд манай сумын усны агуулгах боторын хэмжээ өндөр гэж гардаг. За тэгээ энэ ботор нь өндөр байсны улмаас флюороз гэдэг одоо шүдний өвчлөл үүсдэг гэх зэрэг ийм зүйлүүд байгаа болохоор бүх зүйл дээр шинжилгээ ухаанчаар хандъя, дээж авъя, мэргэжлийн байгууллагаар судлуулъя, шинжилүүлъя. Тэгээд ингээд судалж шинжилүүлээд ирсэн хариуны дагуу ингээд стандарт хэмжээг бариад ажиллая л гэдэг бодлогыг бариад явж байна.